Хай манайхан та бүхэн маань сайхан наадсан уу? Тэгээ наадмын өдрүүдээр угаасаа амарсан. Би айгүй сайхан амарлаа, хөдөө явлаа, айгүй сайхан байлаа. Ер нь бол те нэг тэгж одоо хотод байгаа дах хүн биш байна. За тэгээд эхнэрээ солилцоо нэвтрүүлгээр уулзцгаая. Тэгээ хүмүүс маань эхнэрээ солилцоог үзье гэдгийгсэн зөндөө олон комент ирсэн. Тийм учраас эхнэрийн солилцоог өргөжлүүлж байна. За энэ удаагийн сонгож авсан гэр бүл маань айгүй тийм сонирхолтой гэр бүлийн бүтцтэй хоёр гэр бүл байгаа. Нэг нь болохоор христийн шашинтай. Тэгээд консерватив намын гэр бүл бол нөгөөх нь болохоор полигами гэр бүл байгаа. Полигами гэдэг нь болохоор олон гэр бүлийн гишүүдтэй гэсэн үг. За ингээд нэвтрүүлэг рүүгээ орцгоё. За Сандиагод амьдардаг христийн шашинтай улс төрс Түүл зүүн итүүхтэн Луудоны гэр бүл нөхөр Жон нь Миссури мужийн сенатор байсан. Тэгээд удалгүй Сандиагод эхнэр Жинатаага нүүж ирсэн байдаг. Эднийх 5 хүүхэдтэй, том охин нь мөн л улс төрийн идэвхтэй, дараагийн охин нь болохоор урлах дуртай. Дараагийн хүүхэд нь 5 настай хүү, дараагийнх нь мөн л жаахан хүүхэд байгаа. Тэг хамгийн бага гэр бүлийн гишүүн нь Самуэль гэдэг хүү байдаг. Тэгээд энэ хүүгээ болохоор өргөж авсан юм байлээ. Тэгээд Жина ингэж хэлж байгаа. Би ингээд өргөлж Дауны синдромтой хүүхэд өргөж авахыг хүсдэг байсан. I always wanted a child with Down syndrome. He's a miracle. Энэ дээр ингээ хүмүүс аим гайхацсан. Юу вэ? Яг сая ингээд Дауны синдромтой хүүхэд хүсдэг байсан гэд бичсэн үү, хэлсэн үү, яасан бэ гэдэг айгуух тийж гайхсан байлээ. Ер нь бол тийм имижээ бүрдүүлээд байна штэ энэ бол тий. Жина бас буу ашиглаж гэр бүлийн хамгаалахыг дэмждэг. Тэгээ энэ нэвтрүүлэгт орж байгаа шалтгаан нь консерватив хүмүүс ч гэсэн нээлттэй гэдгийг харуулахыг хүссэн. Жоох ер нь л намын юм болоод байгаа. Өөрийнхөө имижийг бүрдүүлэхийн тулд энэ нэвтрүүлэгт орсон гэсэн үг. Энэ гэр бүл Америкт болохоор Арцлан нам Democratic Party, тэгээ нөгөөд нь болохоор Republican Party буюу консерватив намынхан байдаг. Тэгээ хоёр үндсэн том намтай. За тэгээд Арцлан нам бол угаасаа ойлгомжтой тийм ингээл айгу тийм одоо Обама жишээлбэл байж тээ консерватив намхан болохоор юугаар өөрөө гэхээр уламжлалт үнэт зүйлс хувийн өмч үндэсний эрх ашиг болон нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлдэг баруун болон төв баруун үзэл баримтлалтай улс төрийн хүчнийг хэлж байгаа юм байна. Тэгээ ерөнхийдөө бол одоо уламжлалыг илүү дээдэлдэг. Тэгээ ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн одоо яг үндсэн хуулиараа амьдрахыг илүү үздэг хүмүүсээ гэсэн. За нөгөө талын гэр бүл маань маш сонирхолтой гэр бүл байдаг. Поли гэж байгаа юм зэ. Поли гэр бүл гэдэг маань полигами гэдэг чинь нөгөө олон те нэг одоо нөхөр олон их нэртэй байх эсвэл нэг ихнэр олон өдрөгчтэй байх гэдэг нөгөө амар олон юм шамбарлалцсан гэр бүл байдаг шүү дээ. Ер нь аль тийм гэр бүл байгаа. За энэ хөө гэр бүл маань Нью-Йорк хотод амьдардаг. Тэгээд ерөнхийдөө бол полигени гэр бүл. Тэг мэдгүй ариун уу заяа. Ингэж байгаа. Эхнэр Анжелина нөхөр Крис нар гэрлээд 8 жил болсон ба Ашли гэдэг найз охинтой дундаа заяа. Дундаа найз охинтой гэж байгаа. Тэгэхээр яг одоо юундаа орох уугүй юу би сайн мэдэхгүй байна. Полигени юм уу, полигами юм уу те нэгэндээ орох уу би сайн мэдэхгүй л та. Ашлигийн хувьд болохоор үнэхээр сайхан харилцаатай хосуудын амьдралын нэг хэсэг болсондоо маш их баяртай байдаг. Үүний гуруулаа үерхэх үү гэдэг нь болцсон байгаа хгүй энэ чи. 21 настай Ашли эхлээд хэдэнтэй найз нөхдийн хуваар уулзж байсан ч сүүлдээ хайр дурлалын харилцаанд ороод одоо ингээ яг ээжих нь 4 хүүхдийг нь асардаг гэж байгаа. Хүүхдүүдийн хувьд хамгийн том нь 12 настай Бруклин нь Анжеланыгийн өмнөх нөхрийн хүүхэд, 3 жижиг нь болохоор Крисийн хүүхдүүд гэж байгаа. 21 настай Ашли маань яг ээжийн хүүхдүүдийг асардаг. Тэгээ баг хүн бүр ингээд Анжелин Ашлиг ээжээ гэж боддог. Крисийн хувьд мэргэжлийн нохоо зодоонч гэсэн. Гэхдээ яг үндэ хагас цагаар барилдчаад үндсэн ажил нь бол агуул худалдаанд ажилладаг. Гиний одоо нөгөө warehouse-д ажилладаг гэж байгаа юм заяа. Тэгээ гэрийнхний хооллолт тэнтрийн хувьд ерөөсөө амар тийм эрүүл бус дандаа түргэн хоол, чихэр жимс, пицца тиймэрхүү мэддэг хосуудаа. За ингээ хоёр эхнэр шин гэрлөөгөө явцгаадаг. Тэгээ далайн эрэг дээр амьдардаг Жина маань хүүтэн нойтон Нью-Йоркийн байшинг хараад ерөөсөө таалдаггүй. За Анжелинад бол угаасаа таалагдж байгаа тий. Вау, халуун эрэг Майами арал дээр гэдэг шиг. Жина гэрийн зургуудыг хараад гайхаад байдаг. Энэ ингээд аав байна. Гэтэ өөр эхнэр байна. Энэ том охин нь үстэй ингээд Ашлийн зургийг хараад ойлгохгүй заа нөгөө амар олон ингээ хүмүүс тэрвэрлтэд үнсэлцээ зургуудаа авахуулаад тэрийг тавьсан. Тийм болохоор энэ консерватив намын хүн бол угаасаа ойлгохгүй шүү дээ тэрийг бол тий. Анжелина харин тэдний одоо улс төр шашны ихтгэл үнэмшлийг хараад айдаг. Тэгээд одоо манад ийм амар хүмүүс ирсэн байгаа юм байна да гэдэг. За ингээд дөрмөө унших цаг болно. Жинагийн дөрм нь манай гэр бүл бол консерватив гэр бүл. Манай нөхөр сенатор хийжсэн. Манайх сахар хэрэглэдэггүй гэх мэт зөвлөсөн байдгаа. За Анжелиныг танилцуулна аюул сонирхолтой заяа. Манайх ингээд поли те полигами гэр бүлээ. Крис бит 2 4 хүүхэдтэй, нэг найз охинтой.
бид гурав нэг орон дээр унтдаг гэсэн чи Жинагийн тарих гацсан заяа. Ёо би ингээд ерөөс ойлгохгүй яг яана гэсэн үг нэ. Яг юу болоод байгаа юм чи гэд ойлгохгүй гэр бүлээ гацчаа. За ингээ гэр бүлтэйгээ уулзах цаг боллоо. Жинагийн гэрийнхэн бөөндөө орж ирдэг. Хүүхдүүд нь бол үнэхээр хөөрхөн дараахан байсан. Тэгээ би ял тийм байна гэж бодоагүй гэд Анжелина хэлдэг. Нөхөр нь ингээ жоохон сагсуу юм байна. Гэхдээ хүүхдүүд нь бол дэжгүй байна гэж хардаг за. Нөхөр нь угаасаа ингээ рекламны хоолоо уншиж байгаа юм шиг ярьдаг за. Welcome to our beach paradise. It's gorgeous here. Тэгээ Анжелина өөрийгөө танилцуулаад би ингээ Поли гэр бүлтэй нөхөр найз охинтойгоо амьдардаг гэж танилцуулсан чи хүүхдүүд бүр ингээ амар шокнд орол. Найз охин юу вэ гэж бүр амар гаа полигами гэж юу гэсэн ингээ хоорондоо бодоод Анжелина та нар яадаг вэ гэдгсэн чинь Джон ганц л их нэрт ганц л нөхөртэй тэгж амьдардаг гэж байгаа юм заяа. Энэ нөгөө моногами гэдэг нь болохоор одоо ихэнхдээ хүмүүсийн амьдардаг нэг ихнэр нэг нөхөртэй байдаг. Полигами гэдэг нь болохоор олон хүмүүстэй хамтран амьдрахыг полигами гэр бүл гэж ямаа. За тэгээ ганц их нартай л амьдардаг. Дооглонгоо хариулсан чинь Анжелинад шууд муухай санагддаг. Тэгээ миний харилцаа бол надад үнцэнтэй. Тэгээ тоглоом бол биш шүү гэд. Ер нь л цутмаар санагдсан гинэ. За ер нь анхнаас тэгэл иймэрхүү өнгөрч байгаа. Жина гэр бүлтэйгээ танилцлаа. Хөөрхөн аятайгаа эхэлдэг. Тэгээ Жина та хэд яаж яваад яг тийм харилцаанд орчвоо гэд асуусан чинь Крис бид нэг удаа ингээд гэртээ шоу зохион байгуулад тэгсэн чинь Ашли тэр өдөр бүр амар тасарсан байсан болохоор Анжелина чи ингээ хоноод яваа гэж хэлсэн гинэ Ашлид. Тэгээ тэр мөчөөс энэ хоёртой харилцаанд ороод хизээч гэрийг нь орхиогүй юмсанжээ. Ашли Жинаг хараад нээлттэй хүн байна гэж бодож байгаа хөөрхөн амтаа үгүйсэ жоохон болохоор те. Тэгээ Жина болохоор дотроо хэлэх үгүй болсон мэт. What the fuck. Яг юу вэ? Юу л вэ те. Ийм жоохон 21 настай охиныг бүр 1.5 жилийн өмнө эдгээр ийм харилцаанд орсон гэж аахгүй. Тэгэхээр хашаа 20 морьтой байхад нь ингээд ийм харилцаанд одоо оролцсон заяа. Тэг ингээд гэр мэрээ цэвэрлүүлээд түүхт мөхтэй харуулад ингээд яваад идэх заяа амар сэжиг. За ингээ амьдрал өхөн өрнөж эхэлнэ. Тэгээ Жина манай хуус төрт итгэвтэй гэр бүл манай нөхөр ингээ сенатор хийжсэн энэ төр гэж өөрийгөө танилцуулсан чи Крис жирэх гэж байгаа. Тэ энэ ч ингээд манай гэр бүлийн vibe тохирохгүй юм байна да гэдэг. Жина маань дөрмийн дагуу тэгээ хоол унд хийн гэр цэвэрлэн харин Крис зүгээр л сум. Эдний гэр бүлийн дөрмөн тим юм чинь. Тэгээ Крис ууртаагаар чи ямар хоол хийж байгаа өчтөрөөс хойш хоосон байлаа штэ гээд тэгэл Крис би итэг юм аа л идэн гамбургер төмөс момс гээл тэгсэн чи Жина болохоор тиймэрхүү хоол ерөөсөө хийж үзээгүй болохоор ингээ бүтлгүүлээд идэхгүй нэг яг яад юм гэдэг. Татцсан бах захыг чи ингээл янз бүр болгож байгаа хоол идэг штэ Америкчууд чинь тэгээ тэр мэрийг хийж чадахгүй байсан. Тэгснэ ингээд Крис тэрийг харж ирсэн заяа Ашлиг чи бос яв go girl гэж тэр нь тусалгээ явуулчихдаг заяа бүр амар шижиг oh my god. Крисийн иймэрхүү хандлагыг хараад Жина бол шууд хэлдэг. Крис бол юм гахаа шиг заван өргөөл боцсон хүн байна. Ашлиг бүр ингээ ашиглаад ах юм гэд хэлж байгаа. Сандиагод Жон шинэ ихнэрийнхээ Поли гэр бүлээр нь дог хийгээлээдэг заяа. Амар зөв ингээл та нар тэгээ яг яад ингээд асууснаа хариулангуут нь тэрүүгээр ингээд буцаага дог хийгээд байгаа байхгүй амар. Та тэгээ яадаг вэ? Гуруулаа гэсэн үг үү? Тэ triple, are you triple гэж шолоод байгаа байхгүй юу? Анжелина ингэж хэлж байгаа. Тэр надаас янз бүрийн асуулт асуугаад тэгээ тэрийг ашиглаад дог хийгээд байсан. Үнэхээр навшин гэр бүл байна гэд. За хоолоо хийчээд Жина, Ашли хоёр хайжлбар ном хийдэг. Тэгээ Ашли Анжелинатай тийм хайжлбар хийх тун дуртай гинэ. Ингээ тэрүүгээр ингээд хоорондоо ойлголцдог заяа өөрөө. Жоох юм аа хөөрхөн амтаа. Юу гэхгүй юу. За нөгөө талд Сандиагод гэр бүлийнхэн дуртай буудлагаараа хичээлэхээр Анжелина дагуулаа явдаг. Тэгээ Анжелина бүр гайхчаан хүүхдүүдээ хүртэл ингээ буудуулаад те эрхийг нь эдлүүлж байгаа хэрнээ намайг иргэний эрхээ эдлэхээр эдгээр дог хийгээд байна. Уусаа ингээ Джон гэдэг тэр нөхөр нь ингээ амар лайт. За энэ хооронд Жина маань том охинтой ярилцдаг. Тэг хүүхдүүдийн бодлоор аав ээж хоёр ингээд өөр хүний гэр орондоо оруулаад таартай дуртай гэд байгаа нь хэр санагддаг вэ гэд асууж байгаа. Тэгсэн чинь ингээд том охин нь шууд ингээд хаалт хийгээ заа. Зүгээр эдгээ зүгээр штэ тий. Хин блэ. Ашли бол зүгээр манай гэр бүлийн гишүүн, манай ээж л гэсэн үг. Би бол ерөөсөө Ашлид айгуу дуртай. Бид нар бол ингээд дуртай гэд ерөөсөө одоо эвгүй санагддаг чинь тэрийгэ гаргаж хэлэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ нээлттэй гэр бүл гэж байгаа хэрнээ хүүхэд нь нээлттэй биш байдаг. За үүнийг Жина бол анзаардаг. За ингээд Жинаг ерөөсөө ингээд Поли гэр бүлийг ойлгохгүй ингээд байсан чинь Ашли Крис хоёр болцоон дагуулж явж байгаа юм ер нь бол зүгээрээ гэдгийг ойлгуулах гад. Тэгээ Жина Маргарета захиалаад уусныхаа дараа бүр жинхэнэ амар аашаа гаргадаг заяа. Ус төрийн үзлээ гаргаж ирж байгаа. Обама бол яг үүндээ коммунист штэ тий. Гейүүдийн өсөлт ингээ энгийн харилцаатай гэр бүлээс илүү өсөлттэй байгаа нь үнэн штэ. Обама гарч ирээд ингээ нохотогоо гэрлэж болно гэж хүртэл
ийм дүрм гаргасан байхгүй юу гэж бөө юм бол тэр чинь нөгөө Америк чинь нөгөө мужаараа өөр хуйлтай байдаг штэ. Тэгэл тэр Обамагийн тухайн үед гаргаж ирсэн амар тийм нөгөө эрх чөлөөтэй бүр илүү амар чөлөөтэй болсон штэ Америк чинь юм тэрийг жон буруу шааж яриад байгаа байхгүй юу. За ингээ яриад гисэн чи Крисийн бол дургу урж байгаа юм. Тэгээ ер нь улс төрийн яриа хүмүүсийг айгу талцуулдаг штэ тийм манайхаа. Тэгээ Крис ингээ амар одоо Маргарита уусныхаа дараа амар ширүүн юм ярьсныг нь сонсож үзээд ер нь яг яадаг хүн бэ гэд нагийн хөтэлдэг блогийг ухаж үздэгэ. Тэгсэн чинь нөхөртөөгөө хамтраад гей гэрлэлтийг морьтой гэрлэлтээ зүүрлээд бичсэн нийтлэлийг олж уншдаг байхгүй. Тэгээ бааранд ингээл айгүй бит хоёртой сайхан яг үндэ нүүрэн дээр ингээл айгүй сайхан та нар ч гэсэн гэж байгаа хэрнээ цаавар ийм юм бодож явдаг хүн байсан юм бэ. Өнөөрөөс даалцсан гэл Крис бүр амар шийдэл зав. Яг л Кристи яагаад ингэж амар хүн тусч байгаа гэхээр энэ чинь нөгөө Нью-Йоркт амьдардаг. Тэгээ Нью-Йоркт янз бүрийн хүмүүс амьдардаг штэ. Тэнгүүтээ өөрөө ингээ поли гэр бүлтэй. Тэгээд ихнэр нь ядчихэд л ингээ эмэгтэй хүнд хайртай мартай тий. Тэнгүүд яг ийм бодолтой хүн гэрт нь ингээ байгаад байгааг бодохоор зөв нүрээд байгаа байхгүй. За нөгөө талд Джон ч гэсэн Библийн цагаараа бурхан гаж юмсыг хориглосон гэх тиймэрхүү юм уншаад дээ заяа ингээд. Тэснэ ингээ гаж гэдэг нь буруу гэсэн үг гэж хүүхдүүдэд ингээл тайлбарлаж өгч мөгөөд тэр бол ингээд шууд Анжелина руу чулуу шидэж байгаа гэсэн үг штэ. Тэгээ үүнийг нь мэдсэн учраас Анжелина ярилцгаа шийддэг. Тэгээ чи миний амьдралыг гаж гэж бодоод байна уу гэсэн чинь Джон би биш Библи тэгж хэлж гин гэл инээл амар зөө. Тэгээ Анжелина гаж бишээ чи ингээд зөвхөн секс гэж ойлгоод байна. Тэр чинь ингээд маш их хайр халамж тэнд чи оршиж байдгиймаа гэсэн чинь Джон бүр огт хүлээж авдаггүй. Тэгэд Джонny бодлоор Анжелина болон түүний гэр бүлийг бол гоё идэв штэ хийгээд үзэлтэй гэсэн нэг тиймэрхүү те ямар нэгэн хуйлд өрөмд баригдах дургу тийм л хүмүүсийн хийдэг зүйл байна гэж хүлээж авдаг заяа. За Жинаг ажилласаа ирэхсэн чинь Крис ингээд шууд конфронт хийж байгаа. Конфронт гэдэг нөгөө нэг нүүрэл түлэх гэсэн. Шууд нүдэн дээр нь юм гаргаж ирэл чи ингэсэн байна надад тайлбарлаа гэж байгаа гэсэн. Тэгээ чиний бичсэн зүйлийг уншлаа. Тэнд ингээ гей хүмүүсийг буруушааж бичсэн байлээ. Яаж тэгж чаддаг байна гэж Жина. Нэгдүгээрт тэр бол мужийн хуулийн талаар бичсэн зүйл. Хоёрдугаарт би хууль гаргадаггүй гэсэн чинь Крис тэгвэл яг чиний бодол чи юу юм бэ? Нэг эрэгтэй нэг эмэгтэй болно. Хоёр эрэгтэй хоёр эмэгтэй болохгүй гэсэн үг гэл. Бичсний чи ойлгохгүй байна гэл дахиад л эхэлж байгаа юм заа. Жина ингэж хэлдэг. Энэ бол нэгдүгürt гей гэрлэлт биш үү? Гей гэрлэлт гэж өөрсдийнхөө одоо тэр поли те юм зах замбраагүй гэр бүлээ ингээ гей гэрлэлтээ зүүрлээд одоо тэгж одоо юу гэмээ. Дахин харагдуулах гэж хичээгээд байна. Крис гэж хэлж байгаа юм заа бүр амар. Oh my god. Жинагийн бодлоор энэ поли гэр бүл нь гей гэрлэлтээс илүү дор гэж. Тэгээ Жина чи бүр ингээ хоёр их нэртэйстэй гайхах хэвээр хүн биш үү гэд. Тэгээ миний христийн шашныг бити үнэлцүүлээд байгаарэ гэж. Тэгсэн чи Крис домгийн нөгөө комик ном дээр гардаг усан дээр алхдаг залуу юу гэж авсан заяа. Seriously? Some mythical comic book where a man walks on water. A mythical comic book you just called my God. So you get to judge now my opinions. Энэ Америкт манайхаа ийм юм бэлээ. Энэ нэвтрүүлгийг үзээд ер нь те өсвөр насны жирэмслэл мэрэмтлэг үзээд биний ийм ойлгосон заяа. Амар шашин шүтлэгтэй мангар ийм зөв хүмүүс идэв лээ заяа. Одоо те жишээлбэл бид нар ингээд бөө мөө шүтдэг эсвэл лам шүтдэг юм яа тоглоом ээжлээд гэж. Чи ингээд тэгдэггүй ингэдэг. Тэнгүүд бид нар тийм амар ууралдаггүй тий. Тэгсэн чинь энэ Америкч болохоор ингээд Есүс, мусульман ч юм уу тиймэрхүү одоо тийм бурхтуудын ингээд доош нь ингээд пок гэж босоод ирдэг заяа. Тэний дараа нь болохоор улс төрийн үдэл нь бас амар чухал гэдэг. Дараа нь нэг расизм, янз бүрийн гадуурхал, арьсунг тиймэрхүү юм гадуурхахыг бол үздэггүй хүмүүс байгаа байхгүй. Жина бүр уурлаад босоо явдаг. За тэгээд нэвтрүүлэг маань дундаа ороод дүрм гаргах цаг ирнэ. Тэгээд Жинагийн дүрм нь энэ гэр бүлийг нэгдүгээр Христийн дүрмээр явуулна. Крисийг ажил туслуулнаа. Гэсэн дүрм гаргадаг бол Анжелина гэр бүлээр уус дурчгүй ажил хэрэгэн хамтрагчид чиг хоорондоо ярихгүй байхыг зорино гэж байгаа. Ингээд дүрмөд танилцуулна. Жина Крис чи бол залхуу амтан эмэгтэйчүүдийг ашигладаг. Одооноос эмэгтэйчүүд чамайг ашиглана. Чи хоол хий, гэрээ цэвэрлээрээ. Бас дахиж ТV үзэхгүй, телевизийг гаргаж хайнаа гэж гэрээрээ уралж байгаа. Яг л эдний гэр бүлийн ихэнх одоо цаг нь телевиз өнгөрүүлдэг зэ. Тэгээ бас бүх сахартай хоолыг гаргаж хайнаа. Одооноос эрүүл хоолноо гэсэн дүрм гаргадаг. Тэгээд хүн бүр Библи уншин ялангуяа Крис уншнаа гэж байгаа. Тэгээ ягаад Крисийг онцлсон бэ гэхээр Америкийн талаар ойлголтгүй хүн. Бараг л ингээд Америкт амьдрахад үн цэнгүй хүн гэж хэлцдэг заяа. Жина бүр амар гацтэй. Юу гэсэн ч үгүй те Библи уншдаггүй хахаараа ингээд улсынхаа үн цэнэгүй иргэн болж идэг нас. Oh my god. За тэгээ хамгийн амар галзуу дүрм гэх юм бол Крис бол хоёр байтугай нэг эмэгтэй үн цэнэгүй хөн.
Тиймээс Ашли цүнхээ баглаад яг одоо яв. Мөрөөдлөө даг. Салгалаа заяа бүр бараг салгадаг заяа. Тэгээ Ашли болон хүүхдүүд амар уйлдаг. Уйлал би явахгүй энэ чи миний гэр бүл гэсэж байна. Чамд хүрч болох өчнөөн зүйл байгаа. Гарч ажил хий. Чи ийм юмтай байвал хизээж хүрэх байсан амжилтнуудаа хүрэхгүй гэж ширүүн хэлдэг заяа. Амар уустай guys. Тэсний Ашли бүр амар уйлж мэлээ бүр ингээд бүр толгойн эргэцэн байгаа байхгүй хөрх юмтаа. I'm not leaving. If you are За Анжелинагийн дүрмүүд нь болохоор гэрт ямар ч шашин шүтлэг улс төр ярихгүй хэрүүл яривал торгуултай торгуулийн мөнгийг эндхийн гей лесбиан төвд хамдаалах болно гэдэг. Тэгээ улс төрөөс гадна хоббитэй байх хэвээр. Том охин нь нүур будалт хичээл зуух туртай юм байлээ. Тэгэхээр нүур будалт хичээлд явна. Хөвгүүд скейтбордоор хичээллэн би харин тэр урлаг дуртай охинтой хамт урлагаар хичээлнэ гэд. Харин Джонтой бүх зүйлийг хойш нь тавиад шүүмжлэлтгүй оройн одоо зоог барина гэдэг жаа. Тэгээ энэ бол Джонд ерөөс таалагддаггүй заяа. Джонны ботлоор одоо ингээд өөрөө дог тахуу хийгээд байгаа шүү дээ. Жин Анжелинагийн гэр бүлээр. Тэгээ үүнийг болохоор зүгээр ингээд ялгаатай байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй байж болно нэстэй. Тэгээ яагаад ингээд заавал намайг хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм бэ гэсэн байр суурь таа байхгүй. За дөрмийг дагаж Сандиагогийн гэр бүл маань хамтдаа пицца хийгээ цагийг маш зугаатай өнгөрүүлдэг бол Ашлиг явуулахаас бусад бүх дүрмийг гэрийнхэн ягшил дагахаар шийддэг. Тэгээ бүх төргөө олоо гаргаж хайдаг заяа. За тэгээ гэрийнхэн маань ямар ч хэрүүлгүй дүрмээ сайхан дагаад яваад л байдаг. За Анжелина Джоныг одоо задгаас сэтгүүлэхээр те ингээ Полиг гэр бүлээ ойлгуулах гад болзоонд авч гардаг. Тэгээ Джон ингээ шууд амар бүдүүлэг заяа. Та гурав унтахтаа чи голдоо орд юм уу? Крис голдоо орд юм уу гэж асуул яах вэ? My god. Тэгснэ ингээл өргөжлүүлээд би өмнө нэг охинтой болцжээсэн. Тэгсэн чи яасан гэж лесби хойш таарсан гэх мэтэр ингээд ямар ч одоо ойлгох, сонсох хүсэлгүй байгаагаа илэрхийлээ шууд дайралт хийж эхэлдэг. Үүнийг нэгсэн Анжелина анзаараа шууд дуугүй болоод энэ хоёрын болзоо бол ингээд сүрээд дуусч байгаа. Тэгээ Анжелина бүр амар уйлдаг. Яагаад ингэж манай гэр бүлийг доош нэгээ дог хийгээд байгаа юм бэ гэж. За нөгөө тал манай Нью-Йоркийнхан маань Библи уншиж эхэллээ. Нөгөө Христийн шашинд итгүүлдэг болно гэж Жина ч нэгсэн штэ. Тэгээ Жина ингээл Библийн цаг гаргаж ирээл хүүхдүүдээс сахиусан тэнгэр гэж ямархуу юм байдаг вэ гэж асуусан чи хүүхдүүд ингээд цагаан далавчтай айгу хөөхөн ингээд энэ дээрээ цаграхтай маграхтай ингээл хөөхөн төсөөллийнхаа юмнууд эхэлсэн чи Жина үгүй. Тэр чи ингээд амар юм байдیں۔ Энд тэндээ ингээд нүдтэй. Тэгээ аимшигтай амтан байдаггүй та нар мэдхгүй байна гэж мэйл аим тэнийг зан гаргадаг за. Тэгээ энэ хэсгээр үзэгчд бүр ваад бүр амар сонин санагцсан. Крист ч гэсэн амар таалагддаггүй ерөөсөө түүний итгэж байгаа тий сахиусан тэнгэрт манай хүүхдүүд итгэхгүй гэж болно штэ гэд амар ингэж үзэл бодлоо тулгадаг байхгүй Жина бүр. Анжелина хүүхдүүдтэй цагийг 100-аатай өнгөрүүлээд хүүхэд насыг нь идэлүүлээд байжсэн чинь Джон гарч ирээд торгуулийн $250 хийснээ шууд Библийн мөр уншаад эхэлдэг зэ. Тэгээ ийм дүрэн байхгүй штэ ингээд манайхан ингээд ямар нэгэн те шашнаас хол авах хэрэгтэй гэсэн чинь Джон би энэнд чинь мөнгө төлсөн байгаа зү одоо би ярина гэд амар бүтүүлээ тэгдэг за. Тэгээ Анжелина тэсгүй өрөөг орхио явна. Хүүхдүүд үүнийг хараад Анжелинаг өрөвцөн бол аав нь яхав дээ түүний төлөө л ингэж штэ тэр ч угаасаа буруу замаар явж байгаа хүмүүс те Библиэд итгэх хэрэгтэй байхгүй юу гэж мэд амар зүүн заяа. Тэгснээ ингээд балер сэчиг юм чинь Анжелинаг өрөөрөө дагаж орж ирснэ. Библи дээр л ингэжсэн байсан шүү. Чи миний үнцгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зү гэд цосоод идэг за амарлаа тий. Тэгээ Анжелина уйлаад чи зүгээр явчих тэгв. Угаасаа чи намайг ерөөсөө өөрчилж чадахгүй гэд. За энэ хоёр маань ингэж одоо тэгж уйлж муулж янз бүр амар болж байгаа хооронд нөгөө Нью-Йоркт маань бас амар болдог заяа. Жина, Крист ингээд нам хууль гэх мэт талаар ингээд сургалт орж идэг. Тэгээ эрхчлөө хүмүүрт ижилхэн гэсэн чинь Крис чиний хувьд ингээд гей хүмүүсийн эрхчлөө байдаггүй зү тий гей хүмүүс бусад хүмүүстэй адилхан эрхчлөөтэй гэж боддггүй зү. Гэсэн чинь Жина гей хүмүүс санал өгч болно бас нууцаар гэрлэж болно гэд хэлсэн чинь Крис бүр дил бүсэрдэг зэ. Чимээг бол чи бол чөтгөрийн эмэгтэй юм байна. Миний ихнэр өөр эмэгтэй тайртай. Тэг чи ингэж хэлж байгаа юм уу гэдгсэн чи Жина одоо тэгээ би ч төрлөг үү те гэж байгаа юм. Өөр эмэгтэй тайртай ихнэрийгээ хэлээ гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ бөө хэрүүл болно. Жина чи Библи уншдаггүй, хуйлаач уншдаггүй. Чи бол дууссан. Тэгээ чи бол зүгээр л ингээд доод хязгаар бүр жалганы явуулны хүн. Яаж энэ эмэгтэйчүүд чамтай хамт байгаад идэв гэсэн чинь Крис бүр уугдуугүй хөөдөг хаалга тэндэн. Яв гар зайл гэж. Жина ч хувцас аваад гардаг. Тэгээ Крис зайл өлгчүн минь гээл амар ууртай хүн гээл. Яашлимэшлэгч төлөж өнгөлхөл амар ууртай хүмүүс үлднэ. Тэгээ энэ хооронд Джон бас дөрмөө зөрчөөд ихнэрлэгөө ярьдаг.
Тэг ихнэрлүүгээр чи ингээд хизэж хамаагүй хүрээ дээр юм ээ. Илүүрэн амар сүртэй юм хон болоо заяа. За тэгээ манайхаа эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн түүхэд анх удаага Лүүдоны гэр бүл буюу одоо энэ сенаторын гэр бүл маань цааш нэвтрүүлэгт оролцохоос татгал заад тэгээ бүр ингээд цаашаа мөрцөн заяа нэвтрүүлгийн одоо ABC телевизийнхныг бүр мөрцөн уцмацааж аваагүй тэгээ бүр алга болцооцсон гэж байгаа. Тэгээ нөгөө дугуй ширээний уулзалт хийдэг штэ. Тэрэн дээр нөгөө сенаторын гэр бүл ирээгүй учраас Нью-Йоркийн гэр бүл маань гуруулаа уулзаад тэгээ ингээд туршлагаа ярьж байгаа. Тэгээд Анжелинагийн хувьд бол тэр айлаар орсон цаг мөчөөс эхлээд маш их гадуурхалд өртсөн. Тэг хамгийн гол ойлгосон юм гэх юм бол би амар ингээ гоё гэр бүлтэй юм байна. Миний гэр бүлд өөрчлөлт байх нэг ч зүйл байхгүй байна гэдгийг би айгүй сайн ойлголоо гэд. За тэгээд энэ Нью-Йоркийн гэр бүл маань сенаторын гэр бүлээс авсан нэг ч зүйл байхгүй. Крис болохоор Жинагийн зааж өгснөөр эрүүл оройн хоол хийж сурсандаа л айгүйх баяртай байгаа гинэ. Тэгээ хүүхдүүдэд байнга эрүүл хоол идүүлдэг болсон. Ерөөсөө тэр гэр бүлээс ганцхан тийм л юм авсан заяа. За нөгөө Лүүдоны гэр бүл маань одоо хүртэл холбоогүй байгаа. Энэ бол Жинагийн Instagram байна. Жина одоо хүртэл улс төр болон Христийн шашинтаа маш их үнэнч хിവэрээ. Тэгээ дээрэс нь нөхөртөөгөө бол хിവэрээ. Тэгээд телевизийн одоо радиогийн хост хийдэг хүн байгаа. Тэгээ уусаа энэ нэвтрүүлэг дээр байхын л хост хийдэг байсан. Тэгээ Жинагийн хувьд болохоор одоо үзэгчдээс хамгийн их шүүмжлэлт өртөөдөөс юм гэх юм бол нэгдүгээр Дауны синдромтой хүүхэд өргөж авах хүсдэг байсан гэсэн хэсэг байсан. Хоёрдугаар болохоор консервативтэй ингээд үзэл санаагаа тулгаж байгаа одоо тэр Обамаг шүүмжилж байгаа хэсэг нь бол маш их шүүмжлэлт өртсөн. Тийм хэсгүүд шүүмжлэлт өртсөн. За тэгээд тэгсэн ч гэсэн Жина тоолгүй одоо ингээд улс төрийн карьер нь маш их хүчтэй. Тэгээ ямар нэгэн магадгүй даргын жишээ намын дарга маргач юм уу тиймэрхүү болсон байхаа гэж. За тэгсэн чинь манайхаа нөгөө Поли гэр бүл маань салж хатахгүй гэдсэн чинь Крис Анжела хоёр салаад Крис нөгөө Ашлитайгаа үлдсэн байвал яах вэ? Тэгээ бүр хамтдаа хүүхд мөхтэй болсон заяа. Тэгээд Анжелагийн хувьд болохоор тэр Крисээс салсан ч гэсэн тэр ялцаанаас гарсан ч гэсэн найзууд хിവэрээ үлдсэн бэлээ. Тэгээд амар сонирхолтой. Тэгсэн чинь энэ одоо Wife Swap дээр саяны дугаар маань 2013 онд цэгцэн. Жохоо тэгсэн чинь Крис Анжела 2012 онд бас алдартай Divorce Court гэдэг нөгөө салалтын шүүх хурлын нэвтрүүлэг байдаг штеп. Тэр нэвтрүүлэгт оролцож исэн байх заяа манайхаа. Тэг яагаад оролцсон бэхээр тэр хоёр 7 жилийн харилцааг таслуулах гэж оролцсон гинэ. Тэг юунаас болсон бэ гэхээр Кристиан нөгөө нэг нохозоодонч барилддаг гэсэн штэ. Тэгж барилдах юм маань одоо манай Анжела туслахгүй байгаа намайг ингээ ойлгохгүй байгаа гэсэн бол Анжела болохоор тэр зүгээр ингээ хатаархаад байгаа. Тэг би яг үндэ Анжела болохоор нэг дуулж мал тийм үү та. Би яг үндэ ингээ Крисээс илүү олон фэнтэй. Тэнгүүд ингээд одоо дивжээ намайг хүсээд Крисийг хүсэхгүй байгаа. Тэр нь ингээ хатаарч байгаа тиймэрхүү байдлаар энэ хоёр маань ийм төсвөрлөөр орж исэн юм бэ. За тэгээ ерөнхийдөө бол одоо Крисийн Instagram дээрээ өөрийнхөө амьдралыг ингэж бичсэн зүйл байна л да. 2017 онд бидний харилцаа нурж унсан. Тэгээ би ингээд 3 хүүхэдтэйгээ айлын Grashand амьдарч байсан. Тэгсэн чинь тэр үед Ashley над дээр ирээд хоёлаа ингээд ядаж хичээгээд үзэх үү гэж хэлсэн. Тэнгүүт би ингээд Ashley бол яг миний хүн юм байна гэж мэдээд тэгээд бид хоёр ингээд хамтарч ажиллаж эхэлсэн гинэ манайхаа. За тэгээд одоо хүртэл Ashley, Chris хоёр хамт амьдарч байгаа. За Chris 2017 онд 36 настай байсан юм байна заяа. Ashley ч юм болохоор 2013 онд 21 настай байсан гэдэг чинь 2017 онд хэд настай? 25 настай байсан юм. 11 насны зүрхтэй юм байна заяа. За тэгээд энэ хоёр маань одоо хүртэл ингээ хамтдаа амьдраад тэгээд явж байгаа юм бэлээ. Тэгээд хүмүүс ингээд Instagram-ийн доор damn you ended with the girlfriend гэдэг нэг тиймэрхүү комментууд битсэн байдгийн бэлээ. Oh my god. За тэгээд энэ удаагийн дугаар маань нэг иймэрхүү дугаар болж өнгөрлөө. Тэгээд дараагийнхаа дугаараараа уулзлаа. Түр баяртай.